Сайн мэцэнэр хүмүүзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Та бүхэнтэйгээ дэлхийн төв 7 хоногийн онцлог хөтөлбөрөөрөө дахин уулзж байна. Манай нэвтрүүлгээр бид өдөр бүр хөрш орнууд, бүс нутгуудын чухал үйл явдлуудын талаар хүргэдэг. Брат, Эрхүү, Чита, Якут, Халимаг хятад өрнөж буй онцлог мэдээнүүдийг та бүхэнд мэдээлдэг хүлээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн сонирхолтой чухал сурвалжлагуудыг нэгтгэн дүгнэдэг юм. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог үйл явдлуудыг хамтдаа үзье. Братийн Азтай бүсгүй тодорлоо. Улаан удготын оршин суугч эмэгтэй Байкал нисэх онгоцны буудлын 800 мянга дахь зорчигч болж үнгүй нислэг ба бусад бэлгийг хожсон байна. Гинти бэлгээ хэрхэн хүлээж авсан бэ? Мөн энэ жил Братийн агаарын тээврийн гарц ямар амжилт рекордуудыг тогтоож байна вэ? Дараагийн сурвалжлагаар хүргэе. Энгийн нэгэн нислэг Аида Слепцовагийн хувьд таатай гинтийн бэлэг боллоо. Тэрээр нөхрийн хамт ажлын шугамаар Москва хотыг зорихоор явж байсан бөгөөд бүртгэлийн үеэр өөрийгөө ойн зорчигч болсныг мэджээ. Та манай 800 мянга дахь зорчигч боллоо. Баяр хүргэе. Баярлалаа. Энэхүү онцгой үйл явдлын хүндэтгэлд агаарын тээврийн компани болон нисэх бодлын төлөөлөгчид зорчигчдод бэлэг гардуулан баярлууллаа. Агаарын тээврийн компани нэрийн өмнөөс үнгүй нислэгийн гэрчлэгээ гардуулъя. Мөн энэ бэлгийг Манай нисэх буудлын бизнес лаунжид үйлчлүүлэх сертификатыг танд гардуулж байна. Баяр хүргэе. ямар гоё юм бэ? Их баярлалаа. Бид S7 компани болон манай хайртай өнгө төрх нь улам сайхан болсон Байкал нисэх буудлаараа байнга үйлчлүүлдэг. Ийм сайхан бэлэг гартаж авсан юм чинь эх жил илүү олон удаа нисэх байх гэж бодож байна. 2017 оноос хойш Байкал нисэх буудлын зорчигчдын урсгал бараг 3 дахин нэмэгдэжээ. 800 мянган зорчигчийн босхийг давсан нь бүс нутагт агаарын тээврийн хүртээмж өсөж зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа тод жишээ болж байна. Өнөөдрийн байдлаар манай нисэх буудлаас 19 чиглэлд нислэг үлдэж, тээвэрлэлтийг 17 агаарын тээвэрлэгч компани гүйцэтгэж байна. Үүнд зориулан Буратын бүгд найрамд улсын 2025 оны төсөвт 23 сая рубль, 26 онд 45 сая рубль тусгаад байна. 2025 онд зорчигчдын урсгал 12%-аар өсөж, ойролцоогоор 843 мянган хүнд үйлчлэн гэсэн тооцоо байсан. Нисэх буудал 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үр дүн аль хэдийн харагдаж байна. Нийтдээ бараг 6 мянган нислийн хөөрөлт буултыг үйлчилсэн мөн түүхэн дээд үзүүлэлт боллоо. Түүнчлэн Томск, Магадан чиглэлийн нислэгүүд нэмэгдэхээр төлөвлөгдөж байна. Байкал нисэх буудал 2027 он гэхэд сая дахь зорчигчоо тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. Улаан удготод спортын жилийн дүнг нэгтгэж шилдэг тамирчдыг тодрууллаа. Хэн оны шилдэг тамирчин болов? Ямар амжилт тогтоов? Аваргуудыг хэрхэн бэлтгэж байна вэ? Яг одоо үздэцгээе. Улаан уд хот тамирчдынхаа онцгой амжилт ялалтаар зүй ёсоор бахархдаг. 2025 онд тус хотын олон 10 тамирчин Оросын хэмжээний болон дэлхийн дивизэнд амжилттай өрсөлдөж, шагналын давцанд гарлаа. Та бүхний тэсвэр хатуужил, бэлтгэлийг хараад бид энгийн иргэд ч гэсэн биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, та нар шиг хүчрхэг байхыг хүсдэг. Та бүхний хөдөлмөрийн ачаар улаан уд хот хөдөлмөр батлан хамгаалтад бэлэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэлтээр шилдэг хотуудын нэг болсон. Та бүхэн бие бэлдраарч сэтгэлийн тхийгээрч хүчрхэг улаан удчуудыг хүмүүжүүлж байна. Өнөөдөр танхимд цугласан эдгэр хүмүүсийн ард олон цагийн ууггүй бэлтгэл, түүний үр дүнд бий болсон медаль, цомын арвин олз бий. Буратын засгийн газар холбооны хөтөлбөрүүдийн дэмжлэгээр жил бүр шинэ спортын байгууламжууд ашиглалтад орж байна. Манай тамирчид оргил түвшинд хамгийн өндөр амжилтуудыг үзүүлж байгаа нь мэдээж манай спортын ахмад үеийнхний гавьяа. Алгаа ташцгаая найзуудаа. 2025 он улаан удийн тамирчдын хувьд жинхэнэ амжилтын жил байлаа. Энийг бокс, тэквондо, буудлагын төрлүүдийн дэлхийн рекордууд тодхон баталж байна. Түүнчлэн 12 сар улаан уд хотын захиргааны биеийн тамир спортын хорооны ойтой давхцсан онцгой жил болсон юм.
Та бүхний бүтэц манай Ахмад тамирчид өнөөгийн тамирчдын ачаар бид Улаан уд хотоо улс орон олон улсын давцанд алдаршуулж байна. Ийм тогтолцоо байгаад үнэхээр баяртай байна. Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Жилийн дүнгээр өвлийн спортын үйлрэлд шилдэгэр бэлтгэгдсэн байгууллагууд, хорооллын дасгалжуулагчид, хөдөлмөр, батлан хамгаалтад бэлэн наадмын онцлог оролцогчид, спортын үйлдвэрлэлийн хамт олон болон олон төрлийн ангиллалаар тамирчдыг шагналлаа. Харин Улаан уд хотын шилдэг тамирчнаар боксчин Баяр Батлаев тодорлоо. Өнөөдөр миний хувьд олимпийн спортын төрлөөр шилдэг тамирчин ангиллаар 3 дахь удаага шагнал хүртэж байна. Энэ цааш урагшилж шин томоохон амжилтуудын төлөө хичээх урам зориг өгнө гэж бодож байна. Мэдээж миний ард бат бүх баг байгаагүй л эдгээр амжилтад хүрэх боломжгүй байх байсан. Ирэх жил бүр ч илүү амжилттай байна гэдэгт тамирчид итгэлтэй байна. Одоо богинохон амралт, харин дараа нь дахин бэлтгэлд гарч бүх Оросын хэмжээний болон олон улсын дэвжээнүүдийг эзлэх зам хүлээж байна. Эрхэм мужийн сурагчид хүлээлт нэртэй богино хэмжээний киног бүтээжээ. Тус бүтээлд хүүгээ хүлээж буй өндөр насны түүхийг өгүүлсэн байна. Өсвөр насныхын хэрхэн ийм уйрам түүхийг бүтээж чадсан бэ? Сургуулийн кино дугууланд тэд юу сурч байна вэ? Залууран бүтээлчтэй ажлыг хамтдаа сонирхцгоё. Ожидание не просто фильм. Хүлээлт бол сэтгэлийн гүн рүү нэвч шингэдэг кино. Амьдрал түүний өөрчлөлтүүдийн тухай эргцүүлэхэд хүргэнэ. Мөн бид бие биенийхэн төлөө юу хийж чадах вэ гэдгийг сануулна. Ямар ч нөхцөлд дэрэгдэн байх уу, эсвэл өөр замыг сонгох уу? Гол дүрд Виктор Васильевич Булявский тогложээ. Тэрээр Маркова тосгоны геронтологийн төвд 2 дахь жилдээ амьдарч байгаа бөгөөд магадгүй хизээч дахин уулзахгүй байж мэдэх хүүгээ хүлээсээр байдаг. Ийм л хувь тавилан. Бид хоёр бичлэлдэггүй. Ямар харилцаа байх вэ? Тэгэж 50 хүрсэн хүн. Би ч хүмүүжүүлээгүй. Надаар тэр одоо яах вэ? Хүлээлт бол богино хэмжээний кино юм. Найруулагч Мейрам Сексимбаевын хэлснээр зохиол нь өнгөрсөн жил бичигдсэн ч бүтээлийг бодитоор хэрэгжүүлэх боломж нь сая л бүрджээ. Төслийн багт 8 хүн ажилласан байна. Зүүн боловч туршлагатай хамт олон. Эдгээр залуус бол Марковын сургуулийн сурагчид. Тэд аль хэдийн хамтарсан уран бүтээлээ төрөвжээ. Мейрам жилийн турш сургуулийн дэргэдэх кино дугууланд тэдэнд хичээл зааж байна. На базе школы уже год. Я недавно только начал. Би саяхнаас зураг авч эхэлсэн. Кино дугууланд жаах удаа ирлээ. Ингээд ланх удаа зураг авалтад оролцож өөрөө ч камер барьж үзсэн. Над үнэхээр таалагдсан. Зарим үед хэцүү байсан. Жишээлбэл өрөөний гэрэл тавилт. А вообще идея Төслийн санаа санамсаргүй байдлаар төржээ. Геронтологийн төвд болсон нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа Мейрам кино хийхээр шийдсэн байна. Мейрам решил снять фильм. Чтобы в Новый год люди... Шинэ жилийн хүмүүс өөр ойлголт, өөр бодолтой ухтаасаа гэж хүссэн юм. Ахмад үеэ хүндэлж тэднийг мартах ёсгүй. Энгийн хүний мөстэй анхаарал гэдэг маш үнцэнтэй. Би сургуулийн нэр үндийг дугуйлангийн үн цэнийг өсгөхийг хүссэн. Ер нь хүүхдүүдийг зөв зөвлөд бүтээлч ажил завгүй байх нь чухал юм аа. Чтобы дети были заняты. Асуудлыг нийгэмд чиглүүлэх нь үнэхээр чухал. Одоогоор геронтологийн төвд үе хоорондын яриа төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг кино түүний хүрээнд бүтжээ. Энэ төслөөр бид нийгмийн байгууллагууд болон энд амьдарч буй ахмад наснуудыг нэгтгэсэн. Төсөл маань өргөжин тэлж цар хүрээ нэмэгдхийн хэрээр хүүхэд сурагчид оюутнуудаж нэгдэж эхэлсэн. Тиймээс бид ахмадуудтаж залуусч сонирхолтой утга учиртай арга хэмжээнүүдийг байн зохион байгуулдаг. Будет интересно и тому, и другому поколению. Дарья Андреева, Константин Синицын специально для программы «Новости». Татварын чөлөө автомат тайлан тооцоо өөр байгалийн хязгаарт жижиг дунд бизнесийг дэмжих онцгой тогтолцоог нэвтрүүлсэн байна. Автобусын нэртэй шин татварын дэглэм нь бизнес эрхлэгчдийн ажлыг хэрхэн хөнгөвчлөх вэ? Одоо хэрэгжиж байгаа ямар арга хэмжээнүүд тэдний хөгжилд дэмжлэг үзүүлж байгаа вэ? Дараагийн сурвалжлагаас үзээрэй. В регионе стабильно растет. Бүс нутагт жижиг дунд бизнес эрхлэгчдийн тоо тогтвортой өссөөр байна. 2025 оны байдлаар 30 мянга гаруй хүн өөрийн бизнесийг идэвхтэй хөгжүүлж байна. Бичээл зээл, төслийн зөвлөгөө, бизнес төлөвлөгөө боловсруулахад туслахаас эхлээд анх удаа хуваарай бизнес эрхлэгчээр бүртгүүлсэн хүмүүс 2 жилийн хугацаанд тэг хувийн татвартай татварын амралт олгох зэрэг дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд өргөн юм байна. Харин 2026 оноос шинэ механизм болох автоматжуулсан, хэлбэршүүлсэн татварын систем хэрэгжиж эхэлнэ.
Надад Александр Михайловичид асуулт тавих боломж олгосон. Би түүнд 2026 онд манай нутагт автоматжуулсан хялбаршуулсан татварын системийг нэвтрүүлэх болсонд талархал илэрхийлсэн. Энэ бол жижиг бизнес эрхлэгчид мөн бизнесээ дөнгөж эхлүүлж буй хүмүүст асар том дэмжлэг юм. Воспользоваться Автоматжуулсан хэлбэршүүлсэн татварыг тухайн болон тайлант жилийн өмнөх жилд орлого нь 60 сая рублээс хэтрээгүй, ажилчдын тоо 5-аас ихэхгүй, цалинг зөвхөн бэлэн бус хэлбэрээр олгодог бизнес эрхлэгч ашиглах боломжтой. Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр бизнес эрхлэгчдийн сонирхол өндөр байна. Өөр байгалийн хязгаарт туршилтаар нэвтрсэн энэхүү систем нь татварын байгууллага төдийгүй тэтгэврийн болон нийгмийн даатгалын санд өгөх төвөгтэй тайланг хэлбэршүүлэхээс гадна бараг бүрэн халж байгаа явдал юм байна. и социального страхования. Бизнес эрхлэгчдийн зүгээс маш их сонирхол байгааг бид харсан. Тэд шууд хандаж автоматжуулсан хялбаршуулсан татварыг нэвтрүүлэхийг хүсэж байсан. Үүнийг захирагч сонсож, үр байгалийн хязгаар нутагт энэ татварын дэглэмийг хэрэгжүүлэх хуулийн төслийг санаачилсан. Энэ системийн давуу тал нь бизнес эрхлэгчид ашиг, эд хөрөнгийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх явдал юм. Мөн татварын тайлан өгөх, даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй болно. 2025 оны дүгнвэл бүс нутаг бизнес эрхлэгчдийн санаачлагыг нийт 1.5 сая тэрбум рублийн хэмжээнд дэмжижээ. Бизнесийн хөгжилтэй холбоотойгоор бүс нутагт 458 шинэ ажлын байр бий болсон байна. Улаанмаар жилийн өнгө аясаар шинэ жилийн ширээг засах шинэ чиг хандлага гарч байна. Якутын тогооч нар аз хиймэр дуудах баярын зоогийг хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өглөө. Ямар хоол байвал зохилтой вэ? Нийслэл салаатыг юугаар орлуулах вэ? Мөн оройн зоогийн өмнө хайлмаг идэхийн учир юу вэ? Хамтдаа үзье. До Нового года остаются считанные. Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ирэх жил улаан морь жил тохиож байна. Энэ нь хөдөлгөөн, эрх чөлөө, эрч хүчийг бэлэгддэг. Тиймээс шинэ жилийн ширээ хөнгөн эв зохистой нэгт төлөвлөгдсөн байх нь зүйтэй. Улаан алтлаг өнгө нь ирэх хонд аз хиймрийг татах нэгэн бэлэгдэл тул хоол ширээний засал чимэглэлд ашиглаж олно. Праздничного стола. Если хрусталь, значит Болор хэрэглэхээр бол тэр чигээр нь болор болгох хэрэгтэй. Хэрв шил бол шил. Амьд эсвэл хиймэл мөчээр ашиглан гоёмсог зохиомж хийж болно. Заавал ла тавих хэрэгтэй. Ла баярын уур амьсгалыг бүрдүүлдэг. дает торжество. Стол украшен. Теперь Ширээгээ чимлээ. Одоо зоог бэлтгэх цаг. Зоогийн газрын брэнд тогооч Николай Атласов якутчуудад болон зочдыг ясбахтай хөнгөн хоол сонгохыг зөвлөж байна. Энд загас, шувууны мах, үхрийн мах багтана. Түүнчлэн адууны махч шинэ жилийн ширээнд зохистой байр суурь эзэлж байна. на новогоднем столе. Баг адууны мах хэрэглэх зүйтэй. Бусад ард түмний хувьд адууны мах нь хүнсний суур бүтээгдэхүүн байдаг. Харин манайд баяр ёслол гэхээр цусан хям, хавирга гээд уламжлалт хоол санаанд ордог. Гэхдээ адууны махыг ч бас хэрэглэж болно гэж бодож байна. Как же без салатов? Мэдээж салат тавилгүй яах вэ? Энэ жил шеф тогооч нар сонгодог оливье буюу нийслэл салатаас баг зэрэг хөндир хийх санал болгож байна. Хямны оронд дахианы чансанд цээж мах, төмөс, луванг чанах бус шарж болгоул зүгээр гин. Майонез ба цэцгийг тэнцүү хэмжээгээр хийж амтлагчаач хөнгөлж олно. Хитрости. Селедка под шубой хийхдээ давхаргуудын хооронд ногоо алим үрж ихийг зөвлөө. Энэ нисгэлэн амт шаржигнсан мэдрэмж өгнө. Майонезны оронд цэцгийг эргэлээд түүндээ хагас халбаг гიშ нэмбэл зөөлөн торгомсог бүтцтэй болдгоо. Мөн шеф тогооч нар баярын зоогийг хайлмгаар эхлэхийг зөвлөж байна. Үндсэн хоолноос өмнө ердөө 50 г төдий. Ингэснээр бие махбод хүнд хоол хүлээн авахд бэлтгэгддэг гин. Хайлмаг нь ходоодыг бэлтгэж хоол боловсруулалтад тустай. Загас, хил, адууны мах, жимсхэн зэрэг онцгой орцтой хайлмаг бий. Ходоод хүндрүүлэхгүй ширээ, шинэхэн хоол, эв найртай уур амьсгалаар шинэ жилийг угтахыг зөвлөж байна. Улаан морь жилийг хөнгөн, өндөр мэдрэмжтэй, хэд ачаалалгүй зоогтой, угтах учиртай. Федорова, Семен Семенов, Якутск. Саажилттай өвчтөн бодлын хүчээр тэрэгэнцэр болон робот нохоог хөдөрдөж байна. Хятадд ирээдүйн технологи болох нейро интерфейсийн туршилт амжилттай явагдлаа. Энэ технологи хэрхэн ажилладаг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар шинэ боломж нээгдэх вэ? Дараагийн сурвалжлагаар хүргэе.
Важная веха в развитии нейроинтерфейса. Нейроинтерфейсийн хөгжлийн чухал үе шат. Хятадын шинжилгээ ухааны академид явуулсан энэхүү технологийн 2 дахь удаагийн клиник туршилтын үр дүнг мэрэгчлэтнүүд ийхүү үнэлж байна. Судалгаанд оролцогч нь 2022 онд нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон дунд насны эрэгтэй. Удаан хугацааны сэргээн цэцэх эмчилгээ хийлгсэн ч толгой хүзүүн л хөдөлж байж. Энэ оны 6 дугаар сард туршилтын эхний шатны хүрээнд түүнд нейрочип суулгасан бөгөөд 3-7 хоногийн сургалтын дараа тэрээр бодлын хүчээр компьютерийн курсоор удирдах чадвартай болжээ. Харин 2 дахь шатанд туршилтыг дэлгэцээс бодит орчинд шилжүүлж, оролцогч бодлороо цахилгаан хөдөлгүүртэй тэрэгэнцэр тэрж байтугай робот нохоог удирдах боломжтой болсон байна. Өвчтөн робот нохоог биенийхээ нэг хэсэгтэй адил үргэлжлэл болгон ухаалаг туслагч маягаар ашиглаж, шатаар уруудах, илгээмж авах зэрэгт хэрэглэж чадна. Мөн бодлын хүчээрээ цахилгаан тэрэгэнцэрээ удирдах, гадагш салхинд гарах боломжтой болсон. Энэ түүний өдөр тутмын амьдралыг мэдгэдэггүйц баяжуулсан. Жао Чинтаогийн хэлснээр эрдэмтэд нейроинтерфейс суулгах үйл явцын инвазив байдлыг аль болох багасгахыг зорж байна. Энэ бол манай нейроинтерфейс. 2 хэсгээс бүрдэнэ. Мэдрэгч нь хүний өсний зузааны ойролцоогоор 100-1-тэй тэнцэх маш нэмэг утас юм. Тархинд 5-8 мм-ийн урттай хэсгийг суулгадаг. Энэ гавлын ясны доор хонхорт байрлуулсан процессортой холбогдно. Ерөнхийдөө бага инвазив ажиллагаа гэж хэлж болно. Суулгалтын дараа тохиргоо хийдэг өвчтөн оюун бодлын даалгавруудыг гүйцэтгэх бөгөөд алгоритм нь нейроны идэвхийг тушаалуудтай уялдуулан суралцдаг. Өвчтөн үе мөчөө хөдөлгөж чадахгүй ч жишээлбэл бугуугаа эргүүлж байна гэж төсөөлж чадна. Бид эдгээр орж ирж буй дохиог өгөгдсөн даалгавартай тааруулж боловсруулдаг юм а. Скорость важнейшая. Хурд бол энэ технологийн хамгийн чухал үзүүлэлт. Харилцааны протоколыг оновчлон тохируулснаар нейроны дохио хүлээн авснаас гадаад төхөөрөмжүүд тушаал гүйцэтгэх хүртэлх саадлыг 100 миллисекундээс бага болгожээ. Энэ нь хүний бид байдаг байгалийн нейроны саадлаас ч хурдан үзүүлэлт өгөөд тасралтгүй найдвартай удирдлагыг хангаж байна. Одоогоор судлаачид уг технологиг бодит амьдралд хэрэглэх нэмэлт боломжуудыг судалж байна. Цаашид уг технологиг ашиглах олон шинэ хөлбөр бий болно. Тухайлбал яриаг таних зэрэг боломжууд нээгдэнэ. Мөн тархины идэвхийн дотоод мэдээллийг гадаад төхөөрөмжөөр дамжуулан илүү үр ашигтай дамжуулах аргуудыг олж магадгүй. На данный момент одоогоор инвазив нейроинтерфейсүүдийг голчлон анагаахын салбарт ашиглаж байгаа бөгөөд энэ чиглэлд хэдийн олон арван клиник судалгаа дууссан байна. Хятадын эрх баригчид ойрын ирээдүйд уг технологиг онцгой хэрэгцээтэй хүмүүст өргөн хүрээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Сергей Петров, CGTN. Их устюгаас Вологдын өвлийн өвгөн хятадыг зорилоо. 2025 он Орос хятадын соёлын өргөн хүрээтэй харилцааны жил боллоо. Хоёр улс бие биедээ юу танилцуулсан бэ? Мөн яагаад ирэх 2026 оныг аль биесээр боловсролын огтолцлын жил болгон зарласан бэ? Өнгөрч буй жилийн үр дүнг хамтдаа дүгнэе. Соёл бол үндэстний тойл. Энэ утгаараа Хятад, Орос хоёр орон хамтарсан арга хэмжээнүүдээрээ бие биеэ тойлдон тусгаж буй мэт. Бээжингээс Москва хүртэл нэртэй явуулын үзэсгэлэн Оросын үзэгчдэд Мин Чингүрнүүдийн үеийг нээж өглөө. Харин Хятадын үзэгчид Москвагийн Кремль, Третьяковын галерей, Эрмитаж, Оросын музейн үнэлж баршгүй үнэт өвүүдийг шимтэн сонирхов. Хаан ч утсан дүүрэн танхим, нийт 400 орчим арга хэмжээ Хятад, Оросын бараг бүх бүс нутгуудыг хамарлаа. Тэдний сүүлийнх нь Орос улбаны улсын элчин сайдын яманд болсон Discover Russia-г Орос үйлдвэрлэв үндэсний брендийн эвэлдор зохион байгуулагдав. Хятадын манай түншүүд Оросын экспортлогчдын бизнес түншүүдх төдийгүй хэрэглэгчид Оросын үйлдвэрлэлийн бүх боломжийн талаар аль болох ихийг мэдэх нь бидэнд маш чухал. Хятадын томоохон дистрибьюторуудын тоо нэмэгдэж, бөөний худалдаа авалт хийж, энд дэлгүүр нээж, бэлэн бүтээгдэхүүнийг хамтран сурталчлах, хамтарсан үйлдвэрлэл байгуулахыг бид хүсэж байна. Энэ оны дүнгээр харвал харилцан ашигтай сонирхол аль хэдийн бодитоор харагдаж байна.
Энэ удаа Дэлчин сайдын яамд болсон шоуны хүрээнд 20-с дээш Оросын компанийн танил болон шинэ хувцсны цуглуулгууд танилцуулагдлаа. Зочид Оросыг амталж бүс нутгуудын хоол, нарийн бомны уламжлалтай танилцав. Энэ онд нэгдсэн харилцан визгүй дэглэм соёлын солилцоонд эерэг нөлөө үзүүллээ. Түүгээр Орос ардын үлгэрийн хайртай баатар их Устюгаас ирсэн Вологдын өвлийн өвгөн хятад руу аялан тоглолтоор морцсон байна. Шинэ жилийн сюрприз зөвхөн хүүхдүүдийг хүлээж байгаа юм бишээ. Нэг нь ойртож би 2026 оны Оросд аль биесээр боловсролын огтлолцлын жил болгон зарлагджээ. 2026 он төлөвлөгдөж буй хамтарсан арга хэмжээнүүдийн томоохон багц нь уг жилийн суурь болно гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж хэлний хөтөлбөр, дээд боловсрол, залуучуудын бодлогын чиглэлүүдийг багтаасан маш нэгт нямбай төлөвлөгөө хэрэгтэй. Үүнд залуучуудын солилцоо, шинжилгээ ухаан, технологийн төслүүд зайлшгүй багтах ёстой. Рос сотрудничествогийн дэмжлэгтэйгээр Бээжинд зохион байгуулагдсан зөвлөлтийн болон Оросын ихтэй сургуулиудын төгсөгчтэй форум нь соёлын жилээс боловсролын жил рүү шилжих завсрын чухал арга хэмжээ боллоо. Зөвхөн 2025 онд гэхэд л бид Хятадын нутаг дэвсгэр зохион байгуулагдсан ойролцоогоор 5 томоохон арга хэмжээнд оролцсон. Мөн сургуулиудын дэрэгдэх 10 гаруй арга хэмжээнд оролцлоо. Ихтэй сургуулиудын суурин дээр болсон томоохон арга хэмжээнүүд ч цөөнгүй. Зөвхөн 2025 он 6 удаа зохион байгуулагдсан байна. Соёл ба боловсролыг холбодог гол хүчин зүйл бол хүн өөрөө юм. Өнөөдөр багш сургууль хүмүүжүүлэгчид эрдэм шинжилгээний ажилтнууд голлох үүргийг гүйцэтгэж байна. Тэднээс Хятад, Оросын боловсролын хамтын ажиллагааны бат бөх суурь зөвхөн эрэг жилт бус олон жилийн туршид хэрхэн төлөвшөх нь ихээхэн шалтгаална. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг энд хүргээд өндөрлөж байна. Ice Global Show-ыг үзснээр та зөвхөн Монголд төдийгүй хөрш орнуудад, бүс нутгуудад болж байгаа үйл явдлын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой. Та бүхэнтэй хөтлөгч Ламаа байлаа. Дараа 7 хоногт дахин уулзцгаая.